Чингэлдээ дүүргийн 25 жилийн ой эрүүл мэндийг дэмжих жилийн ажлын хүрээнд зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурчлаж таниулахад чиглэгдсэн цэрэг спортын дүл тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээн 2 үе шаттай зохион байгуулагдаж, дүүргийн хэмжээний ерөнхий боловсролын 12 сургуулийн 300 гаруй сурагч хамрагдж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол улсынхаа тусгаар тогтнол эх орноороо бахарах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бэлдэр сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлан таниулахад дүл тэмцээний гол зорилго байдаг. Тэмцээний 2 шатанд ерөнхий боловсролын 12 сургуулийн ахлах ангиудаас шалгарсан 350 гаруй тамирчид оролцож байна. Бид спортын тэмцээн маань өсвөрийн хүүхд багцуудыг бие бэлдрийн хүмүүжил, за дээр нь цэрэг эх оронч хүмүүжлэр за мөн анги хамт олныг бас нягтршуулах ийм зорилготойгоор явагддаг. За энэ жилийн онцлог бол бид нар бас жагсаалч байдал жагсаалын олон элементийг бас хамт олноор гүйцэтгэх ур чадвар эвдүүг бас нэлээд түрхүү анхаарч ингэж зохион байгуулж байгаа. За нийтдээ 12 ерөнхий боловсролын сургуулиас баг тамирчид оролцож байна. За анхан шатны шалгаруултыг бас сургууль дээр зохион байгуулад ингээд дүүргийн аврах шалгаруулах тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тэгэхээр Чингэлдээ дүүргийн хувьд цэрэг спортын дүл тэмцээн 2 дугаар шат дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. 1 дугаар шат сургуулиудын хэмжээнд зохион байгуулагдаад сургуулиудаас шалгарсан 25 хүнтэй баг тамирчид өнөөдрийн дүүргийн аврах шалгаруулах тэмцээнд оролцож байна. Нийт 12 сургуулийн 350 гаруй хүүхдүүд оролцож байна. За энэ бол хамт олонны гар нийлэмжтэй ажиллагааг хангах. За тэгээд хамт олонч уур амьсгалыг төлөвшүүлэх. Тэгээ эргээд эх орноо хайрлах, эх орны тусгай тогтлын үн цэнийг мэдрэхэд ач холбогдолтой. За тэмцээнээр жагсаалын үзүүлэх тоглолт, цэргийн 16 тоот, 1-2 комплекс дасгал, эмнэлгийн анхан шатны тусламжийн норматив, салааны захирагч нарын дундах тэмцээн, цогцлбор дасгал, урлагийн номер гэсэн үзүүлэлтүүдээр бэлтгэн оролцож байна. Энэ удаагийн тэмцээнд тамирчдын жагсаалын үзүүлэх тоглолтод ихээхэн ач холбогдол өгч байгаа юм. Тэмцээнээс шалгарсан баг тамирчид нийслэлийн аврах шалгаруулах цэрэг спортын дүл тэмцээнд оролцох юм а.